За өдрийн мэнд төшөөлье. Банкны салбарт нэвтрүүлж байгаа шинэ цахим үйлчилгээнүүд юу бай? Ямар бодлого барьж байна вэ? За шинээр үйлчилгээнд нэвтрүүлж байгаа энэ үйлчилгээнүүд иргэдэд хэрэг өгөөжтэй байна вэ? За тэгээд тэтгэврийн зээлээр одоо битгий оролдоорой гэж захий. Шинэ цахим үйлчилгээнүүдэд эх оныхоо зүйлүүдийг сайхан танилцуулаад өгөөч. За 4 номерын микрофон. За гүшүүний асуулт нэрлээ. Ер нь бол энэ цаг үеийн өөрөө тийм дижитал шилжилтгээд нэлээд тийм цахимжиж байгаа юм цаг үе байгаа. Тэгэхээр банкны бүтээгдэхүүн үйлчилгээ бол илүү их цахимжиж байгаа. Одоо сүүлийн үед бол банкуд бол одоо хэрэглээний зээл буюу жижиг зээлүүдийг бол дандаа цахимаар ингээд олгоод явж байгаа. За аппликейшны зээл гэж шинээр гарч ирж байгаа. За мэдээж Монгол банкны зүгээс бол айлхоор энэ төлбөр тооцоог хэвийн найдвартай явуулах бас санхүүгийн харилцагчийн эрх ашигыг хамгаалах тал руу нь бол бодлогын өөрчлөлтүүдийг хийж байгаа. За хамгийн одоо сүүлд гарсан одоо бүтээгдэхүүн бол гар утсаар төлбөр тооцоо хийж байгаа. Гар утсан дээр одоо ялангуяа Apple Pay гэж компани одоо програм хангамжийг энэ төлбөр тооцооны системийг оруулж ирснээр одоо Apple гар утастай улсууд шууд утаснаас төлбөр тооцоогоо хийж болж байгаа. За мөн одоо Apple биш одоо Android үйлдлийн гар утаснууд дээр дараагийнх нь шатны арга хэмжээг хийхээр ажиллаж байгаа. Тэгэхээр хэрвээ энэ арга хэмжээг Монголд нэвтрүүлчих юм бол одоо аль ч төрлийн гар утсаар бол төлбөр тооцоо хийх боломжтой болж байгаа. За 26 оноос эхлээд ерөнхийдөө боловсруулах салбарын аж үйлдвэрүүдийг Монгол улсад нэмэн өртөг шингэх талаас нь бас нэлээд арга хэмжээ хий гэж төлөвлөж байгаа. Тэр утгаараа ялангуяа энэ хөдөө аж ахуйн гаралтай түүхийдэг боловсруулах энэ үйлдвэрүүд дээр илүү хүчин чадал суйрлуулах, эргэлтийн хөрөнгөхийн зээлтэй холбоотой байхаар за тэр шүлжээний дунд нь одоо малчнаасаа үйлдвэр эцсийн бүтээгдэхүүн болтлох ямар шат дамжлагууд дээр ямар процесс боловсруулалт хийгдэж байгаа тэр тус бүр дээр нь бас санхүүжилтийн схемийг гаргахаар ингээд ажиллаж байгаа.